За жижиг маань амжилттай сайхан үргэлжлээд явж байна. Бид нар бас 3 сарын 5-ны өдөр жижигээ нээгээд маш олон хүмүүст одоо энэ сайхан жижигээ уран бүтээлээ хүргээд амжилттай тоглоо явж байна. Одоо хүмүүс маань бас манай энэ удаагийн уран бүтээлийг маш сайхан хүлээж авч ер нь одоо амнаас ам дамжиж энэ удаагийн уран бүтээлийг бол маш сайн боллоо гэж одоо манай шүүмжлэгч нар бол үнэлсэнд бид нар маш их баяртай байгаа. Бид нар бас олон одоо театрын болон телевизийн урлагийн шүүмжлэгч нарын одоо мэрэгжлийн шүүмжлэгч нарыг бол авчирч үзүүлж үнэлгээд дүгнэлт хийлгэсэн байгаа. Мэрэгжлийн үүднээс бас өөртөө бас одоо яг тэр улсуудад одоо экспертүүдэд яаж бууж जैन тэрийг бас сонсхийг бас хичээж энэ удаад бол нэлээд ийм мэрэгжлийн тал дээр анхаарч нуран бүтээлээ үзэгчтэй хүргэсэнтэй амжилттай одоо царгаар үргэлжлээд явж байна. Шүүмжлэгчнэр бол яг энэ илүү их тийм мэрэгжлийн хэмжээнд дүр хэмжээнд ажилласан байна. За тайзны засал шийдлүү, зам жүжигчдийн дүр дээр ажиллах ажиллагаа, найруулагчийн стил шийдэл тавилтуудыг бол нэзлэн сүнсэн. Гол нь одоо нөгөө зохиолын уялдаа холбоо болон жүжигчдийн нөгөө техник ажиллагаан дээр бол бас нэлээд үнэлгээнүүд өгч ирсэн. За мэдээж яг шүүмжлэлтэй талууд гэх юм бол одоо зохион тайзны одоо юу гэх юм бэ нэг бид ч одоо мэрэгжлийн театр дээр тоглохгүй байгаа учраас тэр дээр бол нэлээд алдаа дутагдaltaй байна гэдгийг хэлжсэн. Ер нь бол энэ сайхан уран бүтээлээ үзэгчтэй ингээд хүргээд манай Мөрөөдлийн театр бол 11 онд байгуулагдсан цагаас хойш энэ удаагийн уран бүтээл чинь бараг 24 дахь тайзны уран бүтээл болж байгаа бох тий. Тэгээд бас нэлээд одоо бас чамбаа уран бүтээл хийж үзүүлсэндээ их баяртай байгаа. Энэ жүжигээ бид нар бас намар бас тоглох юм бодолтой байгаа. Одоо 20-ны өдрийг хүртэл тоглоно байгаа. Сая бид нэр одоо 6-ны өдөр дуусах байсан боловч үзэгчд маань бас нэлээд үзэж амжаагүй. Энэ жижиг нэг цагаан сар толцсон учраас нэлээд одоо нэг цагаан сарын иржэмнээс хүмүүс гарч чадахгүй байсаар хагаад оройч гисэн. Тэгээд хүсэлтийн дагуу өстой жихнээсээ нэг заримдаа бид нар нэг үзэгчдийн хүсэлтээр гэдэг тэгэхээр яг үзэгчд хүснэ үү гэж манайх нэг явуулдаг. Энэ удаагийн бол үнэхээр үзэгчд маань бас жоохон сунгаач гэж бас бидэрт хүсэл тавиад тэгээд бид нэр одоо 20-ны хүртэл үргэлжлүүлээд тоглоод ингээд явж байна. За одоо өнөөдөр ингээд ихэд одоо манай цэргүүд ирсэн байна. Одоо бид нар өнөөдөр 2 тоглож байгаа нөгөө жүжиг дуусгахаа дөхөөд ирэхээр нэг билетний эрэлт хэрэгцээ бас нэлээд болж байгаа шиг байна. Билет маань нэлээд бас олдоц сумуутай болж байгаа толбогдуулаад өнөөдөр 2 тоглож байгаа. Тэгээд өнөөдрийн эхний өдрийн үзүүрээ бол бид нар бас нийгмийн хариуцлагын хүрээнд бид нар маш олон одоо хүмүүсүүдэд бас одоо энэ жүжигээ бол ер нь бол үзүүлээд явж байгаа л да. Одоо энэ төрийн байгууллага за тэгэл янз бүрийн одоо хүмүүсийг одоо амарч байхад ажиллаа хийж идэг бас юм хүмүүс байдаг шүү дээ тийм ээ тэдэртээ бас өнгөө үзүүлж байгаа. За өнөөдөр бол бид нар жаншин штафтай хамтраад Монгол цэргүүдтэй одоо энэ эх орныхоо торгон хэлийг манжээдэг энэ одоо стадиум жинхэнэ одоо бидний шууд хэлэхэд бол дайм алдан болгоо шууд зэвсгээ өрөөд босох хүндэт цэргүүдтэй жаншин штаб гэж одоо мөрдстөнгүүдтэй бид нар бас нийгмийн хариуцлагын өрөөнд өнөөдөр бас ингээ үзүүлж байна. Үзүүлжсэн бид нар ер нь байнгын уран бүтээл болгоно байнгын үзүүлдэг яг тэрийн болгоо ингээд хилээд байдаг боловч бид нар одоо нөгөө түүхийнхэнтэй их үзүүлдэг одоо шөнийн ээлжинд ажилладаг эмч нартай онцгой байдлынханд их үзүүлдэг зааман одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэж байдаг тэднэртэйгээ ярилцаж бид нэр тэрэгэн зэртэй иргэдийг бол бас жүжигээ байнга үзүүлж хамруулдаг ер нь гих байдлаар одоо байнга үзүүлдэг энэ удаа бол одоо энэ одоо торгон хилийн хим мананд байдаг эр цэргүүдтэй цаа нэг цэргийн баяр болсонтой холбогдуулаад бас ингээд өнөөдөр бол ингээд төлбөрөө бүгдээрэнд ингээд сах үзүүлж байна. Дундгой аймгийн Дэлгэрэн Гасмарайт Нарамлдын мөнх зэрэг гэдэг. Тэг 16 дугаар нэгтгэлийн мотодлогын батальон 2 дугаар хотын 1-р сланд алба хаажгаа хугацаа зэрэг алба. Гэд ерөндөөл хүүхэд байхасаа л цэргийн албанд явахыг хүсдэг тийм хүүхдээс тэгээд цэрэгт ирээд ер нь бас бодож байснаас сайхан байгаа. Хамаагүй гоё явцаа одоо сургалт хичээлүүд их ордог. Одоо ер нь бас хүнд хэрэгтэй юм их заадаг юм сайхан албагаа. Дайн байлдааны үед одоо хамгийн түрүүнд дайралтанд шилжих тийм албах. Өөрөөс онцлогоос жоохон дэлгэрүүлэх бас хэлвэл тийм. Онцлог гэх юм бол ер нь одоо атакт шилжих одоо дайсны амьд хүчийг одоо төрүүлж илрүүлээд устгах тийм. Манай тэг 16 дугаар нэгтгэл болохоор Төв аймгийн газар нутагт байрладаг. Одоо Игнэнээс Аранбаатар төрүүлсэн Хорлоогийн чай болсон гой нэрэмжит. Монгол улсын маршал Хорлоогийн чай болсон гой нэрэмжит. Тийм сайхан анги байгаа нэгтгэл байна. Ер нь бас гэрийнхнийгээ саннаа. Тэгээ манайхан ч бас тэгээ чөлөө мөлөөгөр бас дэжгүй гаргадаг. Тэгээ бас саяхан нэг гэртээ харьцаад ирсэн. Зөвсөг төвчний тэг 13 дугаар ангид 2024-ний 2 дугаар ээлжээр татагтаад ирсэн байгаа. Байлдагчин бат. Маа тэг 13 холбооны ууган хороо гэдгээрээ алдартай. Тийм жанчигууд маш том баатартай. Онцлог тийм анги холбооны анги. Тэгэл хүмүүс янз янз л ярьдаг. Надад бол гоё л байгаа. Хүмүүс бол зарим нь жоо гэр орноос санах тиймэрхүү юм байт юм шиг л. Надад бол үнэхээр гоё. Олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд ингээд
аль паажны гэдэг надад амар нэр төр ирэх. Тий жоо омогшил төрдөлдөө их орноо хамгаална тий эрд зэрэг. Тэгээд бас гоё нь гэвэл маш олон хүмүүсийн зан чанарыг таньж найзалт нөхөрлөж байгаа. Тэр надад амар гоё санагдаж байна.